За сайн байцгаана уу? Тэгэхээр бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр би ямар бичлэг бэлтгээд энд сууж байгаа вэ гэхээр эсэлтийн ерөнхий шалгалтын ойрцсон байгаа юм байна. Тэгээд ер нь бол шалгалт шүүлгүүд их явагдаж байгаа юм байна. Тэгэхээр энтэй холбоотойгоор дүүнер маань ингээд их сандралтай, айцтай байгаа, зөвлөгөө авахыг хүсэж байгаа мессежүүд ирж байна. Тэгэхээр яг энэний дагуу ингээд өөрийнхөө бяцхан туршлагаас аль болох зөвлөмж маягаар ингэж хүргэхийг хичээе. Тэгэхээр миний ярих байгаа өнөөдрийн бичлэг 4 хэсгээс бүрдэнэ. Ерөнхий бэлтгэлийн тухай, за тестээ хэрхэн хийх үү, тэгээд биеэ бэлдэх, за сэтгэл санаа ямар байх ёстой гэдэг тухай юм 4 чиглэлээр ярилцъя. За тэгэхээр хамгийн түрүүнд ерөнхий бэлтгэлээ ямар авах ёстой вэ гэхээр одоо бол хүүхдүүдийн ерөнхий бэлтгэл хангацсан, дээрээс нь бүх бүлэг сэдвүүд бол дуусчихсан байгаа. Тэгэхээр яг энэний дагуу бид нэр одоо юу бэлтгэхэр эхнээс нь уншсан бүх зүйлээ хянана гэсэн үг. Тэр хяналтын үйл ажиллагаа дээр ерөнхийдөө бүх бичсэн, тэмдэглэл, ажилласан, тест бүх юм эхнээс нь хянаж явахдаа ийм жижиг дэвтэр ашиглаарай. За энэ дэвтэр болохоор би 10 жилээс хойш ашиглаж байсан энэ дэвтэр байгаа. Тэгэхээр энэний онцлог нь юу юм гэхээр цав цагаан ямар ч суурьгүй. Тэгэхээр энэ суурьгүй байна гэдэг нь юу гэсэн үг гэхээр бидний нүдний тогтцонд илүү сайн гэсэн үг. Тэгэд хитрхи ийм олон ардаа ийм зураастай дэвтэр болохоор нүд ирээлжлээд яг тогтцсон жоохон муу юм шиг санагддаг. Тэгээ миний хувьд ийм цагаан цулгуу дэвтэр дээр бичдэг байгаа. За ингээд бичихтэй бид нэр яг юу анхаарах хэрэгтэй байд юм бэ гэхээр олон өнгийн балыг хольж бичих хэрэг олон өнгийн зүйлийг ашиглах юм бол нүдний тогтцол маш сайн байдаг. Ер нь хүн хараагаараа маш их зүйлийг тогтоох чадвартай байдаг учраас ийм дэвтэр дээр ингэж бүх юма цэгцлээд ин бацаад цэжлээд үзээрэй. За дараагийн нэг зүйл нь юу гэхээр эхнээс нь ахуулаад бүх юмаа ингээд бичиж тэмдэглэсэн бол одоо биднэрт юу хэрэгтэй байдаг гэхээр дэвтэрнүүд дээр бас ингэж тэмдэглэе гээрээ. За жишээлбэл миний энэ дэвтэр дээр хийсэн хичээлүүдийнхаа гол зүйлүүдээ ингээд өнгөөр тэмдэглээд өгүүлэх зүгээр ингээд өнгөөртэй. Тэгэхээр маш их олон төрлийн өнгийн харандаануудыг, маркеруудыг ашиглах цаг одоо шүү. Нүдэндээ аль болох тогтоогоорой. За ерөнхий бэлтгэлийн хувьд бол одоо базаад бид нэр ийм зүйлийг л амжуулах хэрэгтэй. За тэгэхээр дараагийн ярих байгаа зүйл маань тест. За тэгэхээр тест яаж ажиллах ёстой юм бэ? Яаж бодох ёстой юм бэ гэдэг нь айгүй том асуудал байгаа гэдэг тийм. Тэгэхээр манай биологийн намайг бэлтжижсэн болормоо огш маань нэг айгүй чухал аргыг зааж өгч байсан маш их талархаж явдаг. Тэгэхээр тэр ямар арга вэ гэхээр нэмэх хасахын зарчим. Тэгэхээр бид нэр тест ажиллахдаа хамгийн ихний асуулт байлаа. Тэр асуултыг бид нэр маш сайн мэдээд хангалттай яг баттай мэдж байгаа юм бол нэмэх тавина. Дахиж энэ асуултан дээр очихгүйгээр баттай хийсэн бол нэмэх тавина. Дараа нь үнэхээр мэдэхгүй байна тий. Энэ асуултыг ста мэдэхгүй мэн гэсэн юм бол бид нэр хасах тавиа явна. За нэмэх хасах гэдэг энэ зарчим байна. Энэ нь юу гэхээр бид нэр эргэлзэж байгаа юм дээр очих гэсэн. Ингээд 1-ээс 50 хүртэлх бүх тестэн дээр нэмэх хасахудаа өрнө. Ингээд нэмэх тавьсан л бол дахиж нэмэх дээр эргэж очихгүй баттай хийх гэсэн. Дараачаар энэ нэмэх хасахын дундахын тэмдгийг бид нэр нэмэх болтол нь эргэлзээгээ тайлбар баттай болтол нь хийх хэрэгтэй гэсэн. За энэ ингээд нэмэх болсон цаг дахиж эргэж очиж харахгүй. За одоо ингээд хасах руугаа чинь энэ хасгаа нэмэх болтол нь ухаад толгоогоо гашлахад ажиллана гэсэн. Ингээд бүх юм нэмэх болсон хойно нь будна. За тэгэхээр одоо энэ дээр будах гэдэг нэг том асуудал байгаа юм тий. Тэгэхээр миний хувьд болохоор будахдаа будалтын цаасыг ингэж багштай хэлж канаандуулж аваад тэгээд ийм дөрвөлжин ийм жижигэн дөрвөлжин болгож хувааж агаад пеналын дотроо хийчдэг гэсэн. Тэгээд ингээд чөлөөт цаг найзуудтайгаа уулзах тий энэ дэрийн асуудал чөлөөт цагуудаараа зэрэг ингээд будаа сууж идэг гэсэн. Тэр гаднаас нь ахуулаа будах уу, эсвэл дотроос нь будах уу, эсвэл захаас нь хөөгөө будах уу гэдэг нь бас тэр хүний өөрийнх нь арга барилд тохирдог гэсэн. Миний хувьд дотроос нь ингээд дуугаа томруулаад бодвол хүрээгээ тэгж муухай болохгүй хямар юм шиг санагддаг байгаа. За тэгээд мөн бид нэр будахдаа цагаа марсан төлөвлөх хэрэгтэй. Миний хувьд би 1 минутанд титэн нүдийг будд юм байна гэдгийг ойлгоцсон байсан. Тэгээ би ер нь ойлгомжтой 15-аас 20 минутанд бүх тестээ будаж амжих юм байна гэж төлөвлөж байсан. Тэгэхээр заавал 15-аас 20 минут байна гэсэн алба бол биш. Тэгэхээр та нараас өөрсдөө их юм шалтгаална. Өөрсдийнхөө арга барилд харуулаарай. Тэгэхээр ер нь ихэнхдээ 15-аас 20 минут байвал их зохимжтой юм шиг надад санагддаг шүү. За тэгээд будсныхаа дараачаар нөгөө юу яагаад гэдэг нь штэ хүүхдүүд ингээд алхасаа бутчихдаг асуудал их гардаг тий. Тэгэхээр тэрийг яаж бид нэр зохицуулах вэ гэхээр шалгалтынхаа материалыг будалтынхаа цаасан дээр нэг мөрөөр ингээд буулгаад эхний мөрөө будахтаа яг тэр мөрөндөө л ингээд хуцаа ингээд тулгачин гэсэн үг байхгүй юу. За одоо ингээд
энэ нэг би бутчлаа гэх юм бол одоо дараачихаа ингэ бутгахтаа ингэ буулгаад ингэ яваад байна гэсэн. Тэгэхээр ямар ч тийм доошоогоо буулгаж будна гэсэн асуудал байдгүй шүү. За тэрийгээ тэгж зохицуулаарай. За дараачих нь юу юм гэхээр бид нэр баркод нааж исэн. Тэгэхээр энэ ч гэсэн энэ удаа ч гэсэн баркодууд нааж байгаа байх. Тэгэхээр баркодоо ингэж стикерний арыг наад салгаж авдаг байхгүй. Тэгэхээр тест ингээд шалгалт дуусаад ирэхээр ингээд гар саналхнаа ингээд чичрээд хэлдэг. Тэгэхээр баркодоо шалгалт эхлэхээс өмнө авцсан бол ингээд ирмэгийн жоохон нуглаад үзүүрийг гаргаад ингээд хуулж авахд бэлэн болгоод тавьчвал их зүгээр шүү. Баркод урах асуудал ахгүй, хазаанах асуудал байхгүй зүгээр идэх шүү. Тэгэхээр тэрийг анхаараарай. За тэгээд ерөнхийдөө тест нэр нэг иймэрхүү байх юм байна. Энгийн ч гэсэн маш чухал бас нэг хэсэг нь бие биелэх. За бие биелэх гэдэг нь яг юу гэсэн үг юм гэхээр ямар хувцс өмсөх үү гэдэг нэг асуудал байна тий. Ямар хоол идэх үү, нойроо ямар авах хэвээр тийм ийм асуудлууд ярина гэсэн. За тэгэхээр хувцсны хувьд миний хувьд хамгийн хайртай ямар шалгалтанд өмсдөг одоо ямар хувцс идэх тий хамгийн хайртай хамгийн бид тухтай хувцас өмсөж шалгалтанд ордог. Тэгээд хамгийн гол нь бид дулаан хувцлаарай. Шалгалтын үед бид нэр их даардаг учраас нөгөө тархинд хамаг одоо ачаал ингээ очиод анхаарал төвлөрж ишээ авчдаг учраас бид нэр жоохон даарах гэдэг. Тэгэхээр дулаан хувцас өмсөөрөө тий даарах юм бол бас шээс хүрх гэдэг шүү дээ. За тэгээд ингээд дулаан хувцас маш сайн өмсөөрөө тэгээд үс ноостой юм битгий өмсөөрөө хатгаад анхаарал аягүй сарнуудад хэцүү байдгийн. Бас нөгөөдөөгөр ямар хувцас өмсөж хэрэггүй гэхээр ирээ мяра өнгийн хувцсыг битээ өмсөөрөө ирээлжилсэн олон хүн холилдсан хувцас өмсвөл анхаарал ингээд төвлөрөөд нүд ингээд өөр тгшээ ингээд яваад байдаг байхгүй. Тэгэхээр айл болох цулгуун өнгийн өмсөөрөө даавар материалтай өмсөөрөө тэгээд дулаах хувцас өмсөөрөө. За дараа нь шалгалтын өмнөх өдөр битгий хүнд хоол идээрээ. За яагаад битгий хүнд хоол идээрээ гэж ан гэхээр одоо хоолны одоо хоол хичээл ингээ хүний нарийн гэцэнд очиод задрах үйл ажиллагаа нь одоо их энерги шаарддаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө тархины үйл ажиллагаад нь одоо багасаад нуудаад ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр маш энгийн үгээр хэлэхэд тархиа сайхан амраагаад тархины үйл ажиллагаа сэргэг байя гэвэл өмнөх өдөр нь битгий хүнд хоол идээрээ аль болох идж байгаа хоолндоо цензууртай хандаарай гэж хэлье. За тэгээд нойрны хувьд яг 8 цаг нойроо авцсан байх л ёстой шүү. Тийм ээ? Тэрнээс их битээ унтаарай. Тэрнээс их бага битгий санаа зовж нойргүй хоноорой. За шалгалтын ер нь бол өмнөх 2-3 өдөр бүр өдөр болгон 8 цаг баттай унтж байгаараа өглөө эрт басаараа тэгээд орой эрт унтаарай. Тэгээд 8 цагийн нойрыг заавал аваарай. Толгоо сэргэг ажиллах, чиний мэдсэн бүх мэдлийг чинь тархи шүүх тэр хугацаа боломжийг олгох хэрэгтэй шүү. За дараа нь би юу зам танаар зөвлөх гээд байна гэхээр бугуун цаг бие бэлтгэхдээ бид нэр бугуун цаг авч орох хэрэгтэй. Электрон цаг угаасаа оруулахгүй. Тэгэхээр ийм бугуун цагтаа ийм цаг авч ороороо. Тэгээд болж өгвөл ийм юу нь харагддаг. Тоонууд нь харагддаг цаг байвал их зүгээр шүү. Яг л сандарсан үед ингээд тоонуудаа харж амжихгүй зураасууд байхаар ялгадаггүй тохиолдол бас байдаг учраас тоонтой тийм бугуун цаг авал их зүгээр шүү. За тэгээд шалгалтынхаа өмнө энерги ундаавж болохгүй шүү. За тэгээд энэ бас хяналттай байгаараа нойр ингээд нөгөө нэг тайвшруулах үйлчлэгэд ийм уучаар хүний толгой ажиллахгүй нойр хүрээд ингээд идэг. Тэгэхээр ямар им уух уу, энэ нэмийн үйлдэл нь юу илээ гэдгээ сайн санаж харж агаад тэгэж им ууж байгаа л тэрийг зохицуулаарай. За тэгээ мөн шалгалтнаас өмнө орохдоо ийм нөөцстэй глюкозтой юмыг идэвд орвол бас тархины үйл ажиллагаанд чинь сэргэг байна, тийм ээ. Ганц ч чихэр ингээд идчихэд орох ч юм уу, нэг хар шоколад идчихэд орох ч юм уу, тийм зүйлэг бас байж болно гэж үзэж байгаа шүү. За. Тэгээд нэмэлт дээр октодтай гэж хэлэхэд сарын тэмдэг гинэт эрэхтэй сарын тэмдэг нь ингээд төлөвлөгдөөгүй өдөр эрсдэлтэй байдаг те. Тэгэхээр айд сандарсан юм үед хүний процесс солилцоо эрчимжээд те төлөвлөгөөгүй юм их болох гээд байдаг. Тэгэхээр бие бэлдэхдээ бас сарын тэмдэг ирж магадгүй шүү гэсэн тийм бодолтой бас байгаарэ. Тэгэхээр хүн болгоны бие физиологи өөрлөлтөө. Гэхдээ ер нь бол хашир байхад илүүдэхгүй. За ингээд миний сүүлийн ярих зүйл боллоо. Сэтгэл санаа. За тэгэхээр амар айж гинэ яах вэ бүр ингээд хэцүү байна гэж байгаа хүмүүс их байдаг. Би өөрөө ч тийм байсан. Угаасаа хэцүү байд мэдрэмж төрдөг. Бүхэл бүтэн 1 жил хичээсэн. За биш 1 жил биш юм ахад 12 жилийн үр дүн гарна штэ гэж бодохоор л хайгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр би ойлгож байна. Тэгэхээр юуны өмнө би юу гэж хэлэх хүсэж байна гэхээр
цог залбоотой байгаараа, гал шиг байгаарэ тий. Яагаад тэгэхээр би өөрөө нэг юм шалгалтанд ороод ингээд юу ачаараа муу оноо авах ч юм уу тий, эсвэл хүссэн үр дүнгээ авахгүй байх юм бол агуу сэтгэлээр унтахаа. Тэгээ багш намайг юу гэж хэлдэг байсан гэхээр манай багш маань байгалмаа буудвал цэйлээ шиг байхаа байл гэж загнадсан байхгүй. Гэл сүр сүлт нь унсан юм шиг буудвал цэйлээ шиг бүх юм нь нурцсан юм шиг байхаа болоо загнадаг байсан. Тэр энэ үг намайг бүр одоо болтол ингэж босгодог. Цог залбоотой бай, гал шиг бай. Чийл өөртөө итгэж байгаа үед бусд нь бүгд л чамд итгэнэ. Бусад бүх боломжууд чамд ирнэ гэсэн үг байхгүй. За тэгэхээр яагаад айж болохгүй юм бэ гэдгийг тайлбарлаж өгөх юм бол айсан үед симпатик мэдрэлийн тогтолцоо идэвхжээд за мөчтийн цусан хангамж нь ихсээд тархин дээр толгой тархинд байгаа цусан хангамж нь багасаад ирдэг. Ингээд ирэхээр сэтгэх үйл ажиллагаа буурана гэсэн үг. Тэгэхээр айж болохгүй нэг том шалтгаан нь юу гэхээр бид нэр хүссэн зүйлээ хангалттай хэмжээнд нь хийж чадахгүй шүү гэсэн үг байхгүй. За тэгэхээр айдас сандарлаа дарахын тулд уужим гүнзгий амьсгалыг 3 удаа аваад шалгалтаа эхлээрээ. Тэгээд хамгийн гол нь юу хэрэгтэй юм гэхээр дүн чухал биш шүү. Дүн хизээж чухал биш. Хамгийн гол нь чи зүгээр хийх ёстойгоо уртгаа хийгээл ороход хангалттай. Хийх ёстойгоо л хий, дүн битгий бод. Тэгсэн цагт аажмдаа чиний оюун бодол тарих чи өөрөө хичээгээл ирнэ гэсэн үг. Тэгээд өрсөлдөгч чинь чамаас өөр хинч биш. Чи л чиний өрсөлдөгч. Яагаад 800 оноо олон хүүхд аваад идэгин те? Бүх хүүхдэд боломж байгаа. Бүгд 800 авахч боломж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь өрсөлдөгч нь чи өөрөө шүү. Хин нэг нь яаж шалгалтандаа бэлдэх, хин нэг нь ямар бэлтгэлтэй байх, хин нэг нь өнөөдөр тийм одоо лаг их ном уншсан байх нь хинт ч хамаагүй. Зөвхөн чи л ямар бэлтгэлтэй байна, чиний бэлтгэл хансан уу гэдэг чинь л хамгийн чухал гэдгийг сайн ойлгож авах хэрэгтэй шүү. За тэгээд эргэлзэж л ах юм бол чи тэрийг мэдхгүй байх гэдэг зарчмыг бас манай багш маань надад зааж өгч байсан. Тэгэхээр эргэлзэж л байгаа бол чи мэдхгүй. Би нэг мэдчихсэн шүү дээ багшаа би буруу хийчих идэг үг бол чи мэдхгүй байсан гэдэг үг шүү. Тэр өөртөө би эргэлзэж л байгаа бол мэдхгүй байх гэдгийг үргэлж сануулж байгаараа. Тэгээд шалгалтаа өгөөд тэнгэр өгöd хараад уужим амьсгаа авах мэдрэмж хамгийн гоё байдаг. Тэгээд энэ мэдрэмжийг хүн болгон баг бүхий л амьдралынхаа туршид өгсөн шалгалтанд мэдэрдэг байх. Тэгээд хамгийн гол нь зүрх сэтгэлээсээ хүссэн л бол зүрх сэтгэлээсээ хичээсэн л бол үр дүн нь заавал амжилттай гарна шүү. Хичээгүйгээр нэг ч зүйл амжилтанд хүрэхгүй гэдгийг сайн ойлгож аваараа. Тэгээд миний ярьсан зүйлсэд авах гэхийн ухаанаар хандахыг хичээгээрэй. Ярьсан бүх зүйл маань 100% үнэн гэсэн үг биш, 100% зөв гэсэн үг бас биш шүү. Тэгэхээр хэрвээ надад санал зөрж явах юм бол мөн нэмэлтээр өөр зүйлийг зөвлөхийг хүсэж байгаа бол оруулж одоо комент хэсэг дээр бичээрэй. Тэгээд үтсэнд баярлалаа. Амжилт хүсье.